За сайн байна уу? Өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөр болгож та бүхэндээ би одоо манай гэр бүл хэрэгж байгаа Эрүүши одоо угаалгын шингэн энэ бүтээгдэхүүнээ танилцуулъя. За энэ бүтээгдэхүүн маань ерөнхийдөө бол одоо ус хүрж болдог. Одоо бүх газрыг одоо угаадаг байгаа. Одоо шаал те, буудан, хивс, цүнх, пүүз, машины дотор гадна талын одоо те сандал одоо гадна талын нарччих гэх юм те тос өөхтөө хоол идлээ хийлэхэд одоо газ ленжийнхаа энэ аваар плетийн энэ аваараар маш сайн цэвэрлж болдог. Тэгээ ер нь бол тааз жорлон байна. Тэгээд ер нь бол угаахгүй газар гэж байхгүй шил тол бүгднийг угаадаг байгаа. За энэ бүтээгдэхүүн маань нэр нь болохоор чи Эрүүши гингүүтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За ингээ урдаа ингээд ийм хоёр ийм патент шошготой байна. За энэ болохоор юу вэ гэдэг юм бол Америкийн нэгдсэн улсын байгаль орчныг хамгаалсан одоо энэ төвд агентлаас авсан гэрчлэл байгаа. Ер нь бол амар хүн шалгуурлалтайгаар өгдөг ийм одоо юу байгаа шошго байгаа. За энийг авсан. Дээрээс нь ами одоо бие даасаа одоо юм шошго байгаа. Энэ болохоор юу гэхээр одоо байгаль орчин хүний биед арьсанд ямар ч муу нөлөө байхгүй гэсэн юм гэрчлэг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ гоё ногоон, эрүүл бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн байна гэж ойлгож байна. За тэгээд бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ 5 дахин өтгөрүүлсэн байдаг учраас заавал устдаа олж ирэлдэг байгаа. Тэр нь нэг ясандаа одоо эдийн засагт бас маш их одоо хөнгөлөлттэй, одоо хэмнэлттэй гэсэн үг байна шүү дээ, тий. За тэгээд ийм одоо савыг нь тусна 2500 оноор авчих юм бол ингээд савнда ус хийгээд найруулаад ирэлээд байна гэсэн үг. За энэ одоо Эрүүши маань 1 литр нь 9500 гэж байгаа. Сав нь болохоор 2400 гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол 3 нэг за одоо энэ хүртэл ус хийгээд энэ угаагчнаасаа энэ хүртэл хийж болно. Ингэж хэрэглэж болно. За эсвэл манай гэр бол яадаг вэ гэх юм бол 9 нэг хүртэл ус хийгээд энэ дээшээгээ энэ одоо энэ зураас хүртэл ч юм уу те. Эсвэл энэ одоо цэнхэр хүртэл ч юм уу ингээд өөрөөсөө хэлбэлцээд угаалгынхаа одоо шингэнээс хийгээд хэрэглэдэг байгаа. За бүтээгдэхүүн маань өөрөө болохоор чинь 5 дахин өтгөрүүлсэн учраас их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Ер нь бол устдаа заавал хольж хэрэглэдэг учраас ингэж хэрэглэдэг байгаа шүү. За тэгээ хэрэглэх болохоор энэ савндаа хийгээд цацаж хэрэглэж болно. За тэгээ ерөнхийдөө тос өөхтөө хоол хийж идсэн бол газ ленж те. За тэгээ энэ янз бүрийн плетийнхаа энэ аваар ханаар те цацаад ингээ гоё тэрнгээрээ цацсныхаа дараа ингээд ийм одоо юм порлоноор те арчиж яагаад ч юм уу эсвэл зүгээр давуугаар чихтэй давуугаар арчаад ингэ зөвлөчдөг байгаа. За шалаа угаахтай болохоор яадаг гэхээр шалан дээрээ сайхан гоё цацж яагаад. За энэ маань өөрөө ингэ тийм цацлагтай. За ингэ эргүүлэх юм бол ингэ цацна. Бас ингэ бас нэг нь болохоор гоё нарийнхан ширхтээ цацагтаад нөгөөдгөө буудах маягаар. За тэгээ ингэ бас ингэ яаж хаачж болдог байгаа. За тэгээд ус сүрдэг бүх газар одоо цэвэрлж болно. Одоо буудан, цонх, шил тэгээд одоо шаал те байн, жорлон байн бол үнэхээр гоё өнгө оруулна. За тэгээ пилта тэгээд галтогоо одоо машин доторх одоо буудан гадна тал нь шаал одоо ердөөс угаахгүй цэвэрлэхгүй газар гэж байхгүй. Одоо энэ галтогооны шингтэй энэ төмрийн эдлүүдийг бас ингээд цэвэрлэх маш гоё өнгө орохоос гадна давхар болохоор чинь давхар бас ингээд аюулсаа ариутгах ч үүдэг учраас тийм байгаа лаксны үнэр, тийм хурц үнэр энэ дээр ямар ч тийм харшил байхгүй учраас бид нэр бас зөвхөн нөгөө арьсаараа биш мэдээж хэрэг үнрээрээ те хамрынхаа одоо энэ юугаар толгоо өвдөгч гэх юм уу те одоо хит хурц үнэртэй тиймэрхүү муу нөлөө байхгүй учраас гэртээ бол маш сайн ингээд цэвэрлэгээ хийхэд аюу зүгээрээ. За тэгээд жоох хүүхдтэй айлбал газар хүүхдүүд их мөлхтэй учраас шалаа маш сайн угаахтаа ингээд төмпөнд ус хийж агаад ч юм уу те энэ үнээс жоохон одоо энэ таглагаар нь баг тал шахууг хийж агаад хойноо угаасаа юу байгаа хэрэглэх зааварна. Тэгээ төмпөндөө усандаа алчураа базаад тоосоо бүгднгийн сайхан арчсныхаа дараа хамгийн сүүлд нь шалаа угаасан ч гэсэндээ маш сайн цэвэрлэгддэг байгаа. За энэ бүтээгдэхүүн маань өөрөө болохоор био задрал явагддаг учраас дараа нь хэдэн цагийн дараа угаасан тэр нөгөө нэг төмпөнтэй ус ч юм уу те цавтаа ус ингээ байлгах юм бол цэнгэг зүг зүгээр эрүүл ус одоо тий өмнө нь ямар цэвэр ус вэ яг тийм цэвэр ус шиг болчдөг байгаа. За тэгээд тэр усаараа буцаад одоо цэцгийн услах гэх юм уу тий тэгсэн ч гэсэн ямар ч муу нөлөө байхгүй. Тэрний үгс үеийнх юм бол био задрал 100% явагддаг байгаа. За тэгээд энэ хүүхдүүдтэй айлууд бас нөгөө хүүхдийн тоглоомнууд их хүүхдүүд тоглоомны амандаа хийгээд байдаг шүү дээ тий. Хүүхдүүдийн тоглоомыг хүртэл сайхан угаахтаа яг энэ одоо шингэнийг хэрэглээд угааж бас болно. Жорлон байна хүртэл угааж болно. За тэгээд ерөнхийдөө бол бүтээгдэхүүн маань 5 дахин өтгөрцөөс аюулгүй удаан хэрэглэдэг байгаа. Ингээ энэ 1 литрийг болохоор манай гэр бүл бараг жил гарan хэрэглэдэг байгаа. 9500 оноор ер нь бол гэрийнхаа бүх одоо цэвэрлэгээ хийдэг мөртлөө жил гарan бараг худлаар сунд 2 жил шахуу болдог юм бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээ эрүүл ийм бүтээгдэхүүн хэрэглээрээ гэж зөвлөмөр байна. За тэгээд зөвлөгөө авах юм уу те? Эсвэл яаж хэрэглэхээ мэдэхгүй байгаа тийм хүмүүсэд авах юм бол бас зөвлөгөө авч болно шүү. Баярлалаа.